За миний дараагийн тайлбарлах зүйл маань болохоор Widget хийснэ. За Spreadsheet. За Spreadsheet гэдэг дээр дараад Google Spreadsheet гэдгийг сонгоод за тэгэхээр энд болохоор Google Docs дээр Excel-ийн байлиг хийгээд дуудаад энд embed кодыг дуудаад ажиллах боломжтой. За энэ Google Spreadsheet гэдэг рүү оръё. За тэгээд эндээсээ за Sheets гэдгийг сонгоод за тэгэхээр энэ миний урд нь хийжсэн хүснэгт байгаа. За энэ дээр 8 гэж сонгоод 8 гэдэг энэ хүснэгтийг нэмчихье. За тэгээд энэ хүснэгтээ сонгоод ямарч байсан хүрээлчээ. За хүрээлцэн. За одоо энийг эхлээд хадгална. File Publish гэдэг дээр дараад за эндээс embed кодыг хуулаад embed кодыг хуулаад энэ дээр авчираад paste хийчихье. За тэгээд хадгалах тавчид дарахаар за энэ бидний сая хүснэгт оруулах гэсэн газар сая хүснэгт орж ирсэн байна. За ингээд ямар ч Excel-ийн хүснэгтийг Google Docs дээр хийгээд оруулах боломжтой. За энэ Order Spreadsheet. За Order Spreadsheet гэдэг нь болохоор за Order Spreadsheet гэдэг зүйл оруулах талбар дээр курсороо аваачаад Widget-ийнхээ Spreadsheet Order Spreadsheet гэдгийг сонгохоор энэ дээр Google Calendar, Twitter болон YouTube-ээс embed кодыг хуулаад оруулах боломжтой. За хэдүүлээ YouTube-ээс бэлэн Google Calendar дуудаж оруулъя. Google Calendar, Google Docs юу ч байсан embed кодыг хуулаад оруулах боломжтой. За нэг оруулъя. За тэхийн тулд share гэдэг дээр дараад за embed кодыг хуулаад за энэ дээр авчирч тавиад за сэвэлчээ. За тэгэхээр бидний нөгөө курсор байрлсан талбар дээр орж ирсэн байгаа. Энийг хадгалчихъя. За ингээд харахаар бидний нөгөө түрүүний Google Calendar ороод ирсэн байна.